За сайн байцгаана уу бүгдэд нь өдрийн мэндийг хүргэе. 17 дахь удаагийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзаж байна. Өнөөдөр бүгдээрээ өөрийн үндсийг боловсруулах 6 бэлэг бараамидын хамгийн сүүлийн бэлгийн чандад хүрэх үе номыг хамтдаа уншаад энэ бэлэг бараамидын ном маань ингээ сайхан дүүрч байна. За энэ номоо сонсохын бүгдээрээ хамтдаа аврал итгэлээ уншицгаая. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотхийг хүртэл би итгэмүй өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амьтны тусад бурханд бүтэх болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотхийг хүртэл би итгэмүй өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амьтны тусад бурханд бүтэх болтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотхийг хүртэл би итгэмүй өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амьтны тусад бурханд бүтэх болтугай. За 6. Бэлгийн чандад хүрэхэд суралцахад 5. Үүнд 1. Бэлгийн мөн чанар, 2. Түүнийг үүсгэхэд орох арга, 3. Бэлгийн ангиллал, 4. Бүтээхэд хэрхэн үйлдэх, 5. Тэдгээрийн утгын хураалт. Анхан бэлгийн мөн чанар нь аливааг шинжилэн, ялган, салгаж, тодорхойлон таних ухаан бөгөөд бодисадвын суртгаалын энэ үед ухааны 5 оронд мэргэших бэлгийг хэлнэ. 2. Түүнийг үүсгэхэд орох аргат. 2. Хоосон чанарыг онсон бэлгийн тус эрдэм оноогүй гимүрийг тусдан доор гарганаа. Энэ үест бусад бэлгийн 1. Тус эрдэм, 2. Бэлэг үгүй гимүр. За анхан тус эрдэмд 4. 1. Энэ болон хойдын эрдэм бүхний үндэс тулгуур. 2. Бусад 5 чандад хүрхийн нүд. 3. Сүсэг тэргүүтээ бусад эрдэмд ч бэлэг эрхэм чухал билээ. 4. Харшлах мэт үзэгдэх эрдэмүүдийг ч харшлуулалгүй анхааран авахд бэлэг нэн чухал. Үүнд 4. 1. Дөрвөн твийг эрхшээсэн хүрдэн эрхшээгч хаан болсон ч хүслийн эрдмийн эрхэнд эс одох нь бэлгийн хүч. 2. Амьтанг сэтгэлд дотн харсан асар хүчтэй ч шуналтай өчүүхэн ч эс уялдах нь бэлгийн хүч. 3. Амьтны зовлонд үл тисэх нэгүсэл асар хүчтэй ч гасланд нэрвэгдэн сэтгэлээр унан үл ухрах нь бэлгийн хүч. 4. Хэмжээлшгүй их баяр баясгал төгөлдөрч сэтгэл нь зоригдол зорилгоос алгасрах сатаарл үгүй нь бэлгийн хүч. 5. Амьтанд нэн их тэгш сэтгэл төгөлдөрч амьтны тусад агшин төдийч үл саарах нь бэлгийн хөөч. 2. Бэлэг үгүй гим үрт. 1. Бэлэг үгүй бол өглөг тэргүүтэн нь нүдгүй мэт болно. 2. Бэлэг үгүй бол үл мэдэх мунхагаас үл хахтана. Мунхрах шалтгаан үүнд 10. 1. Муу нөхрийг шүтэх. 2. Залхуурч лазагнах. 3. Хойрголон алгуурлах. 4. Нойр их. 5. Англин ялгаж шинжилэхэд дургүй. 6. Авууга ихэд үл итгэх. 7. Мэдэхгүй байж мэддэг гэх омог. 8. Буруу үзэл ихтэй. 9. Над мэтэн чадахгүй хэмээн мохох. 10. Мэргэдийг шүтгэд үл дурлах. Тиймээс мэргэдийг шүтэн өөрийн чадaltaй нийцүүлэн номыг сонсож бэлгээр үг утгыг ялган мэдлэгжээрэй. Хэрвээ тэр үгүй бол судлах, шинжилж, эцэслэн шийдэх бэлэг төрөхгүй. Тэр төрөхгүй бол юуг дадуулж бясалгахаа мэдэхгүй мухардана. Тиймээс ном хүсэгчид номын амин дээд болсон бэлгийг хөгжүүлэх эрхэм зарлиг сургаалыг сонсож
шинжилж байх нь нэн чухал. Үүнийг эс бүтээх нь 1. Сүсэг тэргүүтээ үйлдэлийн үед ухаж таньсан бэлгийн хүчийг нөхөрлүүлэхгүй. 2. Бэлэг хэрэггүй хэмээх буруу бодлын олз болсны гэм. Тиймээс номыг бүтээхэд бэлэг хэрэгтэй бөгөөд түүний шалтгаанд сонсон мэдлэгжих нь байхгүй байхын аргагүй тулгуур гэдгийг магадлан үйлдэл хэрэгжүүлэлтийн үед шинжилэн тунгаах нь нэн чухал гэдгийг эс ойлговол хэрэгжүүлэл үл бүтнэ. Бурхны номонд ишийн ном, бүтээлийн ном, хоёр буйгаас ишийн номыг мэдэх нь чухал. Бүтээлийн номыг гарын авлаганд авах нь чухал. Тиймээс гарын авлагат аван хэрэгжүүлэхэд сонсож мэдсэн байх нь нэн чухал. Анхнаасаа мэдээгүй ч гэсэн үл мохон өөрийн ухаантай нийцүүлэн их бага аль зохистойгоор сонсож мэдхийг хичээ. Тэгээд өөрийн аль чадхаас эхлүүлэн хэрэгжүүлж улмаар дадлын хүчээр оюуны хүч нэмэгдэх үед хэрэгжүүлэх зүйлээ тэлж өргөжүүл. 3. Бэлгийн ангилал 3. 1. Үнэмлэхүйг онсон бэлэг. 2. Түйтгэрлэлийг онсон бэлэг. 3. Амьтны тус үйлдэхийг онсон бэлэг. 4. Бүтээхэд хэрхэн үйлдэх нь өмнөх лүгээ мөн ижлалнаа. 5. Тэдгээрийн утгын хураалтад бэлэг сайн байлаа ч бод сэтгэл үгүй бол бод садвын явдал болж чадахгүй. Бөгөөд хамаг амьтанд тус нь үл хүрнэ. Тиймээс бусдад туслах бод сэтгэлийг баттгах. Их газрын бод садвын бэлгийн эрдмийг ерөөлийн оронд барьж бэлгийн чуулганыг төгсгөх арга 3 бэлгийг үүсгэхэд одооноос эхлэн суралцаарай. 3 цаг 10 зүгийн хамаг бурхад энэ 6 чамдад хүрэхэд суралцаж төгссөн бодийг олсон учраас энэ 6 цагаан ном бүгдийн чуулсан их далай мэд учир анхааран авлагын том багцлал болно. За ингээд бэлгийн чандад хүрэх хэсэг маань үүгээр өндөрлөж байна. Өөрийн үнцийг боловсруулах 6 бэлэг пирамид маань ингээд ном маань сайхан дүүрлээ. Энэ бичлэгийг маань үзэж байгаа хамаг амьтан та бүхэн минь бэлгийн чандад хүрэх болтугай гэж ерөөл өргөё. За бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, баяртай.